Хүрэлцэн ирсэн Ахмад багш нар, эрдэмтэн доктор профессорууд, шавь нар та бүгдийнхээ энэ өдрийн амар амгалан эрен мэдчилье. Тэгэхээр анаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн 80 жилийн ог угтаж бид талбарын олон ажлуудыг зохион байгуулж байна. Та бүгд мэдж байгаа. Ер нь бол Монгол улсад судалгааны их сургууль болох бэлтгэл ажлыг бол нэлээд сайн ханган ажиллаж байна. Дээр нь Монгол улсад их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бий болгох төр манай хамт олон бүгдөө чармаа ажиллаж байгаа. Тодорхой үр дүнд ч хүрж байна. За энэ жилиг бол одоо сургуулийн чанарын жил болгосон байгаа. Чанарын жилийн хүрээнд бол олон талтай ажлуудыг бид одоо зохион байгуулж байгаа. За 3 хөтөлбөр маань олон улсад магадлал итгэмжлүүлэхээр мөнгө төгрөгнийх нь асуудлууд ингээд шийдэгдэж явж байна. Одоо 5 хөтөлбөрөөр батлуулъя гэж бодож байгаа. За энэ жилээс эхлээд одоо үеийн вана багш нар удирдлагуудын хичээж ажилласны үр дүнд бид хөгжингүй орны иргэдийг одоо Монгол улстай хүний хэмжээр бэлддэг боллоо. За дараагийн зүйл бол одоо багшаавын уулзалтууд хийж байгаа. Бүх хөдөө орон нутгаар явж байна. За 3 хоо аймаг үлдсэн. За бусад аймагуудаар ингээд манай профессорууд маань хуваагдж яваад амжилттай зохион байгуулж байна. Өчигдөр ихэд л одоо би дархан сэлэнгээр яваад ирлээ. Маш сайхан зохион байгуулалттай сайхан болж байна. Анаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн профессор Ахмад багш нар ямар их сайхан нэр хүндтэй тэнд сайхан хэрэгцээтэй лекцүүдийг бид сонсгож эрдэм номын дууг одоо шавь нартаа одоо хүргэж ажиллаж байна. Дараагийн томоохон ажил бол энэ хүндэтгэлийн лекц багамаа. Одоо 21 оны 11 сард эхэлсэн. Одоо 8 сар хугацаанд 19 манай Ахмад доктор профессорууд байна лекц уншиж. Энд төлөөлөл багш нар маань нэрээ суудсан байна. Та бүгдтэй маш их баярлалаа. Та бүгдийн хичээл зүтгэлийн үр дүнд анаахын шинжилгээ ухааны үндэсний их сургууль маань улам өргөжин дэлж байна. Та бүгдийн бэлтгэсэн одоо шавь нар нь энэ цаг мөчид одоо ачааны хөндийг үүрэгтэй гэж ойлгож байгаа. Тийм учраас одоо сэтгэл гаргаж зүтгэн ажилланаа гэдгээ бол та бүгдээ энэ хүндэтгэлийн сайхан эндрээс хэлэхэд таатай байна. Лекц уншсан Ахмад багш нар, профессорууд багш нартаа их баярлалаа. Бид бол Дагданбазар багшийг өөрсдийнхөө өнцгөөс өөрсдийнхөө талаас л их сайн мэднэ. Одоо энд суугаа оюутан сурагч багш нарын олонх нь бол Дагданбазар багшийг багш гэдэг талаас нь, эрдэмтэн гэдэг талаас нь мэддэг. Тийм болохоор би та бүхэнд Дагданбазар багшийн одоо та бүхний арай бага мэддэг болов уу гэж бодсон. Бага насын, за тэгээд гэр бүлийн, за тэгээд уран бүтээлийн талаас арай дэлгэрэнгүй ярьж танилцуулъя. За энэ зурган дээр бол та бидэнд өнөөдрийн Монгол улсын авиатогс, академич, доктор профессор Дагданбазар багшийн маань 7 дугаар анги төгсөөд одоо эрдэмийн тэр дундаа одоо ирээдүйн мэрэгчлэр рүү чиглэж авсан тэр үеийн зургийг харуулж байна. Одоогийн хүмүүс бол бас сайн мэдэхгүй байж болно. Энгэртэн зүүсэн энэ улаан боч бол тэр үеийн пионерын гишүүний улаан боч юм аа. За тэр нэг бэрэттэй хөөрхөн хүү бол одоо жүжигчин биш боловч 1961 онд бүтээгдсэн Баясгалан гэдэг кинонд Дагданбазар багш маань Жол хүүгийн дүрд тоглож байгаа үеийн зураг. Одоо ингээ кинонд мөнгөрчихсөн. Хэрвээ та нар Баясгалан кино үзвэл тэндээс багшийн дүрийг бага насыг харж болно.
За түрүү одоо Батбаатар захирал хэлсэнчлэн багш ангаах ухааны дунд сургуулийн одоо оюутан байх үедээ Монгол улсын гавьяат эмч өөрийнх нь тэр үеийн багш Дэмдгэн хамт байгаа зургийг та бүхэнд харуулж байна. За түрүү захирал та нарт ярихдаа бол ерөнхийд нь миний ярих зүйлээс бас нэлийн нэг нь төрүүлээд ярьчихсан байгаа. Гэхдээ бол би та нарт бол одоо үзүүлэн зурагтай ярих учраас илүү ойлгомжтой, илүү тусгалтай байх болов уу гэж бодож байна. За энэ бол багш маань их баригч, баг эмч болчихсон үедээ ахуулсан одоо цэл залуу эмч харагдаж байна. 1966 онд. За аливаа хүн бол олон талтай гэж би та бүхэнд сайн хэллээ. Тэгтээ зэрэг багш маань эмч, багш, яруу найрагч, зохиолчийн зэрэгцээ бас одоо шүлгийг гайхамшигтай сайхан уншдаг. Одоо хүртэл өөрийн зохиолсон болон амт нөхдийнхөө зохиолсон сайхан шүлэг яруу найргийг бол бидэнд уншиж өгч байдаг. За энэ бол багшийн Захын аймагт Ариун цэвэр халдвар судлалын станцын байцаагч байх үеийн зураг байна. Нэлийн ширүүн байцаагч байсан болол та. За тэр үед бол та бүхэн бас мэдж байгаа. Одоогийн шиг одоо албан газар бүхэн унаатай, айл бүхэн унаатай, айлын авгааны хүртэл тус бүрдээ унаатай байсан биш болохоор тэр үед одоо ердийн хөсгийг бол албан ажилд их хэрэгэлдэг гэсэн багш маань бол өртөөнийхөө морьтой хамт ахуулсан сайхан Монгол ирийн шинжийг харуулсан ийм зураг байна. За одоо их баригч баг эмчийн нэг том ажил бол одоо хөдөө газар бол алсын дуудлаганд их явдаг байсан гэж байгаа тэр үед. Одоо сумын төвөөсөө бүр баррикадын төвөөсөө алст байгаа тэр хүмүүс тэр удас байхгүй болохтой зэрэг бол мориор хурж ирж түргэн дууддаг байсан. Тэгээд тэр нутгруу нь бол ингэж тэр үеийн ГАЗ 69B гэдэг машин гэж байгаа тийм ээ багшаа. Ийм машинаар бол дуудлаганд явдаг хамгийн одоо бартаач сайн машин байсан гэж тэгж байгаа. Зарим үед бол багш маань бас өөрөө жолоогооч болчихдаг байсан гэдэг. За энэ бол одоо та бүгдийн одоо мэдэх өнөөгийн одоо Дагданбазар багш маань ангаах ухааны тэр үед дээд сургууль гэж байсан. Дээд сургуулийн анатомийн тэнхимийн багш болоод байж байгаа 1976 оны үеийн ромбтой ийм сайхан зураг байна. За тэрвээс хойш багш маань бол одоо өнөө хүртэл манай ангаах ухааны 30 нэрээрээ дээд сургууль, их сургууль, эрүүл мэндийн шинжилгээ ухааны их сургууль, ангаахын шинжилгээ ухааны үндэсний их сургууль, за тэгээд ач ангаах ухааны их сургуулийн одоо анатом морфологийн тэнхимүүдэд бол ингээд багш тэнхимийн хэрэглэгчээр тасралтгүй ажиллаж байгаа. За багш маань багшилж байх үеэсээ оюутны эрдэм шинжилгээний ажлуудыг удирдах. За түүнээс гадна бас олимпиадуудыг удирдах олон сайхан бүтээлийг тойрож явсан. За түүний нэг нь одоо манай анатомийн тэнхимийн музейд хадгалагдаж байгаа энэ үзүүлэн юм аа. За тэр доотлын зурган дээр бол одоо манай энэ сургуулийг бол түр та бүхэнд захирал болж хэлжсэн барихад бол гар бие оролцоод барьчихсныхаа дараа бол оюутан сурагчтайгаа тэр үеийн зураг байна. За 1976 оноос хойш зөвхөн багш хийгээд явахын зэрэгцээ одоо эмчилгээний 1-р факультетийн орлогч декан за тэгээд бас тус сургуулийнхаа Эрдэнэт нарийн бичгийн дарга зэрэг олон албыг давхар хашиж явсан. За энэ үедээ бол одоо хөдөлмөрийн хамт олонныхоо дунд тэргүүний багш болж 1991, 94, 2001 онод бол шалгарч байсан байх нэ. За за энэ зураг бол их сонин төвхтэй зураг. Багш маань сургуулийнхаа өвлийн өвгөний дүрдүүд 33 жил одоо тоглосон. За
Энэ бол 3 үеийг харуулсан зураг байна. Хамгийн ихний дээр 1987 он гэсэн зурган дээр бол нэг 1988 он гэд зүүчгсэн нэг жоохон хүү байж байгаа. Энэ хүү бол өнөөдрийн манай анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн анатомийн тэнхимийн дэд профессор, анагаах ухааны доктор дэд профессор Нямдар Жогш юм аа. За Нямдар Жогш маань бол одоо бас аавыгаа өвлийн өвгний дүрд 33 жил тоглосны дараагаар 2014 онд 2014-өөс 15 оны шинэ жилийн үеэр багштайгаа өөрөөр хэлэх юм бол аавтайгаа хамт ингээд зураг агуулсан байна. Үүний дараагийн жил 2015 онд бол өөрөө өвлийн өвгний дүрд тоглож байгаа. Ой уучлаарай. Зураг энэ харагдаж байна. За энэ сайн яаж өгөхгүй байх шиг байна. Энд. За тэгээд Нямдар Жогш маань бол бас 15 онд өвлийн өвгөн болцоод өнгөрсөн жил буюу 2021 онд бас манай сургуулийнхаа шинэ жилээр бас өвлийн өвгөн болсон. Бас их сонирхолтой хөвгтэй. За хуучин төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед бол одоо манай сургуулиас одоо Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шугамар бол тэр үеийн социалист орнуудад бол мэрэгжил дэвшлүүлдэг ийм уламжил байсан. За ингээд 1988-аас 89 онд бол багш маань тухайн үеийн зөв толгойд улсын Москвагийн анагаах ухааны 1-2 дугаар дээд сургуульд бол мэрэгжил дэвшлүүлж байх үеийн зураг та бүхэнд харагдаж байна. За тэгээд багшийн маань Эрдэнэт зүтгэсэн одоо анхны том цол нь бол 1992 онд тухайн үед одоо одоогийнхоор бол доктор PhD тэр үед бол дэд эдэмтэн гэдэг ийм цол байсан. Тэгээд хүүхдийн зулайн судасжилт битүүрэлт ийм сэдвэр бол 1992 онд бол тухайн үеийн дэд эрдэмтний зэргийг хамгаалчихад за ээжээсээ сүү гардаж авч байгаа, хадаг сүү гардаж авч байгаа ийм сайхан түүхэн зураг байна. За энэ зурган дээр бол одоо манай сургуулийн алдартай багш, Аргачаа багшийн зураг та бүхэнд харагдаж байна. За Аргачаа багш маань бол одоо бас өөрөө мундаг клиницист төдийгүй бас анатомийн тэнхимийн багш нартай тухайн үед одоо залуу багш байсан манай багш нартай бол анатомийн талаар их хөөрөлддөг байсан гэж багш маань ярьдаг. Тэгээд тэр үеийн нэгэн агшныг бол энд харуулсан зураг байна. За багш маань бас эрдмийн ажил хийхийн зэрэгцээ бус хүмүүсийн эрдмийн ажлыг бол хөтлөж өөрийн төрлөх сургуулийнхаа эрдмийн зөвлөлийн Эрдэнэт нарийн бичгийн дараагаар бол 1995-аас 97 онд бол ажиллаж байсан. За түрүү та бүхэнд би хэлсэн багш маань бол олон талтай, олон талын авьяастай ийм хүн зөвхөн анагаах ухаанд зүтгээд зогсохгүй бас анагаах ухааны одоо яруу найраг, анагаах ухаантай холбоотой зохиолуудыг бол их бичиж анагаах ухааны мэрэгжилтийн мөртлөө одоо зохиол бүтээл тойрогдог тэр залуусууд бол хөтлөж зарим хүмүүстэй нь бол ингэж хамтарч бүтээл тойруулаа бол хийж явдаг. За тэгээд 1998 онд бол Монголын анагаах ухааны зохиолчдын холбоог бол санаачлан байгуулж одоо энд сууж байгаа манай Бямбагвай, за Хөрөвдөрж, доктор Гавьят, Бадамжуу нарын эзтэй хамт бол одоо энэ анагаах ухааны зохиолчдынхаа холбооны анхдугаар чуулганыг хийгээд байх тэр үеийг бол энд зургаар түүх болгож үлдээсэн байна. За багш маань бол оюутанд маш одоо өгөөжтэй оюутан сурагчдыг бол ирээдүйн зөвхөн эмч биш бас хүн болгохын төлөө бол үргэлж зүтгэж тэрийгээ бол одоо залуу багш нар бидэнд одоо ч би баг өөрөө хөгшин болоод бас залуучуудаа багшийнхаа одоо над сургаж зааж байсныг бол сургаж заах гэж ингэж байгаа. Тийм учраас бол оюутан сурагчид тэр үед бол оюутны хамгийн хүндтэй багшийг бол одоо оюутны саналаар
ингэж шалгаруулдаг байсан. 2002 онд бол одоо Дагданбазар багш маань оюутны хамгийн хүндтэй багш болсон. Тухайн үед оюутны албаны декан байсан Бүр Бадан профессор бол энэ өргөмжлөлийг гардуулж байгаа ийм түүхэн зураг байна. За багш маань 2003 онд бол анагаахын шинжлэх ухааны докторийн зэргийг орчин үеийн биеийн бүтэц зүй судлалд Монголын эмч зодч нарын бүтээсэн үүргийг тодорхойлох асуудалгээд ийм сэдвэр бол анагаахын шинжлэх ухааны докторыг бол хамгаалсан. Докторийн зэргийг хамгаалсан юм байна. За ингээд багш маань бол эрдэм судлалд олон шавныраа хөтлөж түүний дотор бол 6 доктор 20 гаруй магистрийг бол удирдах хамгаалуулсан. Бас шинжлэх ухааны анагаахын шинжлэх ухааны 11 доктор, анагаах ухааны 10 доктор, анагаах ухааны магистрийн 16 ажилтнууд бол ингэж ариусгаж шүүмж бичиж байсан. Ийм одоо их бүтээлтэй. Үүний зэрэгцээ одоо та бүхэнд энэ дэлгэцэндээ харуулж байгаа олон ихтгэл өгүүллүүдийг гадаадад, дотоодод одоо хилэлцүүлж, хэвлүүлж, за мөн одоо сурах бичиг гэхэд 47. За тэгээд одоо зохиож хэвлүүлж мөн 60 гаруй номыг бол ингэж редакторлсан байдаг. За үүний зэрэгцээ бол бас уран зохиол нийтлэлийн номыг бол 25-ыг ингэж хэвлүүлсэн ийм их бүтээлч багш юм аа. За энэ бол одоо бас бүтээлийн хүндэт хойморт урагдж одоо оюутан сурагчдтай бол ингэж уулзалт хийдэг тийм уламжлал байсан. Тухайн үед тэрний олон уулзалтуудын нэгийг одоо 2000 онд ингэж авсан тэр зураг байна. За урд нь бол миний мэдэх одоо бас шүлэг яруу найраг бичдэг одоо сосор барам энэ төр сууж байна. За энэ зурган дээр бол багш маань өөрийн хань хорлойгч за тэгээд 5 хүүхдийнхээ хамт одоо зураг авуулсан нэлээд сүүлийн үеийн зураг байна. Тий. За тэгээд багшийн одоо олон уран бүтээл байдаг гэж бид нэр ярьлаа. Түүний нэг нь бол нэлээд одоо алдаршсан дуу. Гэхдээ энэ маань бол чамдаа гэдэг нэрээр бол нэлээд алдаршсан ард цармын цэцэг гэдэг дууны шүлгийг бол 1969 онд бичсэн байдаг. За энэ дууг бол одоо 2 аяар дуу болгосон байдаг. Эхнийх нь аяыг бол одоо Цэндийн Дашцэв гэдэг хүн ая хийсэн байдаг. Сүүлийнх нь аяыг бол одоо та бидний сайн мэдэх Зундын 100 даргээд хөгжмийн зохиолч ая хийснийг Бааран Баяраа дуулаж олонд түгээсэн байдаг юм аа. За түрүү бидэнд одоо Батбаатар захирлын хэлсэн эмчийн сайхан сургууль. Эмчийн сайхан сургуулийг одоо дуулж явах үеийн нэг зураг нь энд харагдаж байна. Одоо ингээд 50 60 65 70 75 жилийн хүндэт концертод бол энэ дуу дуулагдсан. За тэгээд энэ дууг одоо сургуулийн сүлд дуу болгосон одоо тэр батламж за та бүхэнд харагдаж байна. За тэр анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн сүлд дуугаар батлав захирал Г Батбаатар гэсэн ийм гарын үсгтэй энэ одоо 2015 онд сүлд дуу болж батлагдсан юм байна. За тэгээд багш маань бол одоо яруу найрагч, хөгжмийн зохиолч гэдэг уран бүтээлийн хүмүүстэй их дотн хамтарч уран бүтээл хийдэг. Тэр хүний нэг нь цэнд орж байгаа байна. Царцаа намжил гэдэг ийм хүүхдийн дуурийг бол хүүхдийн ордонд тавьж байсан 1993 онд. За тэр царцаа намжил дуурийн одоо энэ зохиол нь энд харагдаж байна. Үзэгдэл тус бүрийг ингээд тодорхойлон биччихсэн. За багш маань бол их олон шавьтай. Тэр шавнар гэж бол бас төрж байдаг. За тэгээд Дорноговын анагаах ухааны сургуулиас бол одоо багшийг маань шагнаж байсан тэр үеийн зураг энд харагдаж байна. За бас манай энэ клубийн эрхлэгч байсан Төмөн Жаргал эрүүлийг хамгаалахын бүсгүйчүүд гэдэг дууг одоо багштай хамтарч зохиосон. За тэгээд түүнийг бол Баасан Жаргал дуулсны дараах үеийн энэ зургийг бас та бүхэнд харуулж байна. За багш маань бол
одоо хамт олонтойгоо одоо үргэлж хамтарч ажиллаж за тэгээд зураг хөргийг бол ингэж авахж байдгийн нэг жишээ нь бол 18-аас 19 оны хичээн жилийн эхэнд одоо манай Тэнхмийн хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ за Ахмад багш нартайгаа зураг авуулсан. Ийм түүхтэй зураг энэ байна. За багшийг 2012 онд одоо хүндэт дэвтэрт бичиж гэрчлэгээ олгосон. За тэр хойдолд нь багш гэрчлэгээгээ одоо харуулад байж байгаа ийм түүхэн зураг байна. За багш маань 2016 оны 3 сарын 22-ны өдөр Монгол улсын Гавьяат багш гэдэг цол хүртсэн. За тэгээд энэ зурган дээр бол Гавьяат цолныхоо одоо тэмдгийг зүгээд тэр өдрөө төрийн ордны өмнө Чингис хааны өшөөний өлмөдөр авуулсан ийм дурсгалын зураг авуулсан өдөр байна. За ингээд одоо Дагдан Базар багшийн маань лекцийг туглан сууж таалан сонирхох та бүхэнд талархаж Дагдан Базар багшигаа шавь нарын одоо би бол бусад одоо илтгэлүүдийг төгс гэдэг шиг анхаарал хандуулсанд баярлалаа гэж хэлэхгүй харин одоо багшийнхаа илтгэлийг одоо сонсъё. За тэгээд та нар минь илтгэлийг сонсоод багштай бас одоо шин мэдлэг мэдээллийг хүлээж авах уу гэд ингээд энэ өрөөлийг дэвшүүлж байна. За баярлалаа. За одоо анагаахын шинжилгээ ухааны их сургууль миний бахархал хүн таны нууц нэвтрэхгүй сэдвт лекц уншно хэмээн Монгол улсын Гавьяат багш анагаахын шинжилгээ ухааны доктор профессор академич Дагдан Базар багшигаа энэ эндэрт урья. За хүндэт та бүхнийхээ өдрийн түмэн ам болон яалтахъя. Энэ танхимын хаманд мөнгө хөлөгдсөн багш нар бүгд миний багш нар. Тэрнээс гадна түрүүний урсаад байсан одоо мэдээлэл танилцуулганд бас дандаа миний багш нар. Тэгтээ нэлээд нь Тэнгэрийн оронд морилсан байгаа учраас би бас дурсгалтай болов зургнуудыг оруулсан байгаа юм аа. Ингээд манай энэ нэлээд их ярьсан учраас миний нөгөө лекцийн цаг чих багасчих шиг боллоо уучлаарай. За ингээд би лекцээ явъя. За тэгэхээр хүн таныг бидний одоо судлаад байгаа бие бол дүрсдвэ. Тэгэхээр олон жил тангаа ухаан цаана дүрсгүй бие, дүрсгүй эзэн гэд нэрлэдэг. Тэр тухай энэ дээрээс тогтоосон дүрс тусварыг бүртгэсэн бичиг гэж 1679 оны үед зохиогдсон ийм агуу бүтээл байдаг. Энэ бүтээлийг судалж явахад бол юу байна вэ гэхээр дэрэг дүрсдвэ гэдэг бол махан бие, энийг арга бие гэнэ. Дүрсгүй эзэн буюу сэтгэл бие, биелэг бие гэнэ. За энэ маань цаашаа нарийнсан явсаар байгаа сүнстэй очиод тулдаг юм байнамаа. Тэгэхээр арга биеийг бол анагаахын судлаад одоо үнэхээр оргилд нь гарсан. Европын анагаахын одоо бидний үзэж байгаа орчин үеийн анагаахын бол оргилд нь гарсан. Гэтэл биеийг бэлэг биеийг судлах асуудал бол үнэхээр тулгамдсан асуудал болоод байна. За бидний бие махбодод нөлөөлдөг гадаад орчин газар тэнгэр нар сар од газар дэлхийн нутаг ус агаар за хүний нийгэмд одоо энэ үзэл санаа ухамсарын асуудал хүнийг их төрөгдүүлж байна. За хүний одоо гэр бүл аав ээж ахын дүүс өр хүүхэд ингээд гэр бүлийн хүмүүжил гэдэг бол тухайн хүний сэтгэл биеийг зөв хүмүүжүүлэхэд асар их нөлөөтэй юм аа. За хүний арга бие бид бол одоо анатом 40 гаруй жил заахта бие махбодын бүтцийн холбоог одоо ЭСВ эрхтэн систем аппарат бие махбод бүхэлдэн гээд за зүрх судас мэдрэлийн холбоо за бие болоод ургал мэдрэлийн холбоо гэдэг ингээд маш нарийн заадаг. За гэтэл бол цаана юу байна гэхээр
бие сэтгэлийн холбоо гэдэг нэг агуу зүйл байна. Энэ агуу зүйл дотроос бол бид бие мэддэг хэрнээ сэтгэлээ мэддэггүй, түүнийг ойлгодгүй гол учир шалтгаан байгаамаа. За хүний бэлэг бие гэхээр тэгэхээр ерөөсөө энэ анх ахын бол арга бэлэг хоёрт бүх зүйлийг хуваадаг. Тэрэн дотор аргын доторх арга, аргын доторх бэлэг, бэлгийн доторх арга, бэлгийн доторх бэлэг гэж дахиад дөрөв хуваадаг. Тэгвэл зөвхөн бэлгийн тал дотор одоо арга тал нь дүрс дорон, мэдрэхүй, мэдрэмж, бодол, ухаан, оюун ухаан, ухамсар. За бэлэг тал нь дүрсгүй орон, за хин хүрдний санаа, сэтгэл, сэтггүй, зүүн совин, сэрэмсэр. Ингээд цаашаа онгод, хямар, сүлд ингээд сүнсрүү орно. Тэгэхээр дээр хэлсэн тэр Монгол анх ахны дээрээс тогтоосон дүрс тусгурыг бүртгэсэн бичиг гэдэг тэр агуу зохиолдол юу гэж нөхөд дүрсдүйг бол одоо судлаад ойлгоход хялбараа. Дүрсгүй сүнсийг ойлгоход маш хэцүү. Тэм учраас эхлээд дүрсдүйг бүрэн тайлбарсны дараагаар дүрсгүй эзэн биеийг тайлбарлах ёстой гэж заасан байдаг. За тэгэхээр биеийн бэлэг чанартууд юу вэ нөхөр? Арга бэлэг 2, бие сэтгэл 2. За 3 мах гэхээр хий шар бадгам. Тэгтээ шар нь бол халуун, бадга нь хүйтэн. Тэгэхээр хий бол энэ хоёрын унаа болж явдаг. Ингээд одоо аль нь ариуд нь тэр тал руугаа хэлбийдэг байгаа. За 5 мах гэхээр дэр гал шороо төмөр ус мод. За энэ бол хар зурхай. За окторгой гал шороо ус салхи гэдэг бол одон зурхай хан. Тэгэхээр энэ 3 бэлэг 10 ядгамт чанарын тухай бол манай Цэрэндарж багш, Баатар эмч, Эднус одоо дээд өрүүл мэнд гэдэг агуу зохиол дотор энэ талаар маш дэлгэрэнгүй сайхан бичсэн байдаг. За бид энэ дээр ерөөсөө арга үйлдлийн томьёолол бол энэ бидний яриад байгаа нар зөв эргэсэн хас эрэг гэд нэрлэж байгаа. Тэгэхээр юмны альва эрэг талыг монгол гэрээр төсөөлүүлж байна. Тэгэхээр монгол гэрийн нар тооноор тусаад нар зөв эргээд ингээд одоо цагийг бид бол гэрийнхээ одоо дотор эргэж байгаа нараар цагаа тооцоолдог. За нөгөө тал нь болохтой зэрэг манай дэлхийн бөмбөрцөг нар буруу эргээд тэгээд нарыгаа тойрдог. Тэгэхээр тэр доор юу тавьсан гэхээр энэ олимпийн стадионууд, олимпийн гүйлтийн талбайнууд бол дандаа нар буруу эргүүлж хийсэн байдаг. Энэ талаар хөгжмийн зохиолч Янцэн ороо маш сонин зүйлийг замдаа сэтгүүлдээр бичсэн байна. Энийг та бүхэн олж уншаарай. Би эмч хүн биш мөртлөө ямар агуу сэтгээ юм бэ гэж гайхаж байсан. За 5 махуудын шүтэлцээний талаар энэ 506 сав түүний одоо цэцэг гэж ярьдаг зүйл. За тэгээд одоо орчлын ертөнцийн гариг эрхтэй холбоотой энэ үнийг бол одоо би шинжилгээний бүтээл дотор оруулсан байгаа. Дахин дэлгэрэнгүй гэж ярих юм уу? Дэлгэрэнгүй болгож. За энэ дурган дээр энэ 5 цулын за бид бол ухаан зүрх гоошиг элэг дэлүү бөөр гэдэг ингээд 5 цулыг бол өрний анх ахнаар судлаад тийм ээ үндсэндээ Антон бол хуучирсан шинжилгээ гэж бараг хэлэх гээд. Гэхдээ орчин үед бол тийм ээ эсийн дотор явж байгаа молекул биологийн судалгаанууд хийгдэж явж байгаа. Эртээр амуу өгшин дэгцэнд орсон учраас тэр талаар ярихгүй. Тэгвэл энэ доотод байгаа зураг бол судрын зураг байгаа юм. Тэгэхээр юу гэж нөхөн зэрэг энэ зүрхний бэлэг тал нь гал мах бодтой. Түүний удган эрүүл орон манайхан бол Nexus гэж нэрлэдэг. Тэгэхээр тэнд 40 мянган эс гэрлийн онноо дамжин хайр инэрд нэгүсэл сэрхүй, сэтгхүй, онгод сэрэмсрээр дамжаад тархины баруун тал өмгөлөлт одоо баяр хөөр, айдас, гонёд бүх зүйлийг мэдээлж бидэнд ухамсарлагдж байдаг. Тэгэхээр монголчууд чин зүрхнээсээ, хүрэн зүрхнээсээ, алаг зүрхнээсээ, толтод зүрхний хайр, инэрд нэгүсэл гэд ингээд
яриад байдаг энэ уран зохиол хүртэл дууны шүлгэнд хүртэл ингэж дандаа ордог. Тэгэхээр монголчууд зүрхэнд ийм иш байна гэдгийг ямар ихт мэдэж ингэж хэлдэг болоо оронд нь тархинаас хайрладаг гэж захиа ütсэн хүн даанч байхгүй баха. Би байхгүй гэж итгэж байгаа. За уушны махбод бол төмөр махбод те. Сансар байгалийн элч нэрэг гадаад хийг амьсгалаар дотоод хий болгон хувиргадаг. Биеийн өнгөж авахаг одоо тэгдэх 75-аас 200 дээрцэн нам аваа гаргадаг. Тэгэхээр энүүнтэй адилхан бусад цуд эрхтнүүд бүгд тодорхой нам авиануудыг одоо давтамжтай нам авиануудыг гаргадаг байгаа. Энийг бол одоо сүүлийн үед физикчид нэлээд судалж байна. За уушгины судлал бол намар дэлгэрдэг. За элэгний махбод модон махбодтэй гэж үздэг. За цусан хангамж нь багдвал хүүдний цусан хангамж нь одоо ихсгийн бол халууны шим тэмдэг өгнө. Тэгээд сударт эдэний шим 9 их судсаар хураагдж элгэнд очмаа гэсэн ганцхан өгүүлбэр элэгний талаар байдаг. Тод. Гэтэл бид одоо хаалган байнын 9 том салаа байгааг одоо бол оюутандаа заадаг болсон. Элгэний судлал бол хаврын 3 сарын 72 хоног. Тэгэхээр энэ би нэг цул дээр нэг юуг нь одоо хэлээд яваад байгаа юм шүү. Тэгэхээр манай ард түмэн ярьдаг да элгээ хөстөд инээж байсвал залууч нь цөсөн хавиргаа дэлсэн уурлуул хөгшөрнөө гэж. Тэгэхээр элэг ямар мундаг эрхтэн бай гэдэг нь харагдана. За боор усан махбодтэй. Энэ нэг сонин байгаа. Бооронд төрлөх хий нөөц 300 жилээ гэж судар номон тэмдэг. Гэтэл их Монгол улсын үед одоо гадаадын судлаачдын бичснээр Өрөврөө хэднүүсийн тэмдэглэснээр их Монгол улсын харьяаны нэг газар 150 насаддаг улсууд байна. Тэд мөнгө улсыг номхотгоод ундаа хийж уугаад ийм урд насалдсан байна гэдгийг бичиж тэмдэглэж үлдээсэн байдаг. За тэгвэл одоо яаж вэ? 70 80 100 ингээд одоо бурхан орнд яваад байна. Энэ юунаас болж байна? Төрөлхтийн бохирдлоос болж байна. Тэгэхээр бид энэ төрөлхтийн бохирдлоо одоо ариутгад цэвэрлэх ийм болох хэрэгтэй байна. Манай ард түмэн бас ярьдаг. Боорны энэ амин күрдний энерги гэлчүүд одоо сайн байгаа хүүхэд энэ төрөлхтийн ариун байгаа хүүхэд бол хурц төргөн шалмаг дуу чангатай хараа хурцтай чиг сонор омог бардам эрэмгийн зориг золбоотой ийм жавхлантай хүүхдүүд байд юм а гэж ингэж өвгөд ярьдаг. Энэ үнэхээр агуу байна. Тэгэхээр бөөрийг ганцхан өвөл битгийгэл бусад бүх улирал сэрүүнээс хамгаалж өөрөө хөдөө манай хөгжүүд доороосоо битгээ дараарай гэж загтгийн учир энд байгаа. За дэлүү байна. Дэлүү бол арга бидэг чанар нь тэгш ширхтэн. Тэгээд энэ уламжлалтын бол их сайн мэдж байгаа. Нэг цулын судал зөөлрөө дэрхтэн зэрэг дэлгүүний судал дээшлээд завсрын 18 хоногт дэлгэрээд дараагийн цулын судал дэлгэрхэд өөрөө намжуун болдог юм командлагч эрхтэн гэж одоо бичсэн байдаг. Тэгэхээр дэлүү бол манай тэр дээрээс тавталсан дотор нэг сони юм бичсэн байгаа. Энийг нохооны дэлүүг аваад хайцсан чи өгсөнгүй. Тэгэхээр нэг хэрэггүй эрхтэн юм болоо гэсэн чинь цус тунгаадаг эрхтэн байна гэж ütсэн. Тэр тунгаадаг гэдгийн учрыг цааш нь дэлгэрүүлж үзвэл мөн цус нөөцөлдөг эрхтэн гэж ütсэн байна. За энэ ертөнц бол бидэнд ерөөсөө ертөнцийг амьтан аймгийн хоёр гэж үздэг. Амьтан өхөн сүнстэй, аймгийн өхөн эзэнтэй. Тэгэхээр усны эзэн дус уулын эзэн савдаг гэж манай өвгчүүд ярьдгийн учир шалтгаан бол энд байна. Тэгэхээр бид бие хэл сэтгэл гураа эрхэмлээд ингээд одоо бүх хэд эрхтнийг түүний электрон протоны толгосоод бүтдэг гэдгийг ойлгоод ингээд одоо энэ бүхэн нь хоосонжих, дүрсчих, аривжих, хорогдох ийм үйлдэл шүү гэдгийг одоо сайн ойлгож судалмаар байгаамаа. За хүн сэтгэлийн үгээр илэрхийлдэг.
Тэгвэл үгэн мэдээлэл бол одоо цацагдангуудаа дамжих, аривдах, бодчих, хоосонжих муу мэдээлэлд бол бохирдох аюултай. За өвчин бол мөн адилхан таавал мэднэ 5 шатаар дамжиж байгаа. Тэгэхээр манай өвгөд хэлдэг шүү дээ. Сэжгээр өвдөж, сүжгээр идэгдэг гэж. Энэ юу хэлээд ийм гэхээр өвчин юу үүсгэгчгүй бүх өвчин бол үндсэндээ сэжгээр өвдөж, сүжгээр идэгдэг өвчин. Өөрөөр хэлбэл сэтгэлийн дэмжлэх хэрэгтэй. Тэгэхэл юм бол үүсгэгчгүй бүх өвчин эдгэрэх жамтай. Хэрвээ одоо бүр эцсийн шатандаа орчоог бол. За хүний тархины додгос бол мэдээлэл мөн. Тэгэхээр мэдээлэл бол яаж яах вэ? Хүний сэтгэхгүй бол сөрөг, эрг хоёр талтай. Түүний элчис, өнгөт додгос цацарж сэтгэл санаа бодолд эрг нөлөө үзүүлнэ, эсвэл сөрөг нөлөө үзүүлнэ. Тэгэхээр өнөөдөр нийгмийн стресс гэдэг юм бол энэ ард түмнийг бол туйлдуулж байна шүү дээ. За тийм учраас одоо сэтгэл хямрах юм бол бие хямарна. Бие биенийг одоо элдв хараа зөвхлийн үг юм уу? Элдв муу бодол санаагаар бодрлох юм бол өвчлөнө. За үг мөн адилхан эрчис ави аядгуу додгос тавын багц урсгал. Тэгэхээр үг бол завсрын болоод хоосон орны додгостой нийтгэгдэж, эрчимжиж тухайн орныг ариусгах, бузарлах, бодчих ийм аюултай. За үг дүрс дорн дүрсгүй орон хоёрт бол адилхан тарна, адилхан нөлөөлнө. Тэгтээ бас эрг сөрөг нөлөө үзүүлнэ. Ийм одоо хүчрхэг зэвсэг. Тэгэхээр манай агуу зохиолч Бавгийн цавгсрын 100 эрхэмдэр хэлжсэн та нар санаж байгаа. Үг бол бие эсэгдэггүй, сэтгэл эсэгдэг хурц хутаг юм шүү гэж. За тэгээд орчин үед бол энэ ятаргийн нэг гэж ярьдаг энэ эмчийн үг өвчтнийг өвчлүүлэх, өвчнийн даамжруулах ийм одоо сөрөг мэдээлэл бас өдөр болгонд хавдар гэдэг бүх телевизүүдээр хавдрын тухай ингээд ард түмний айлгаад байх явдал бас нэг сайн биш гэж бодож. За хүний бие амин орон хоёр дуализм мөн. За тийм учраас одоо бид амин орон гэдгийн тухай ярих хэрэгтэй. Тэгэхээр эфир, ментал, астрал энэ гурав бол одоо бидний биеийн гэрлэн бүрхүүл гурван давхар. Хаана бидний яриад байгаа энэ тэнд бичээд байгаа 70 ухамсарын 70 ертөнцийн гэж яриад байгаа нь каузал, будги, кетер, бие буюу орон, давхар, бүрхүүл гэд нэрлээд байгаа. Ном улс янзаар бичиж байна. За тэгэхээр энэ амин орон бол бас л биеийн хосолмол чанарын бэлэг тал. За ингэхээр үе шат үхэндээ бол дүрслэг, оронлог бас л хосолмол чанараа агуулдаг. За бидний биеэс 8-аас 14 мл удаан туяа 8-аас 30 см-ийн одоо хэлбэлжилтэй цацраг 10 гэрцэн давтамжтай ховс хорон банг цацарч идэг. Тэгэхээр энийг бол бидний нүд хардаггүй. Зүгээр манай Дашбалбар нэг удаа нэг хэлсэн явдал шүү дээ. Ерөнхийлөгчийн зөвлөх ингээд улаан алтын шаргал хүрээтэй надад харагдсан гэж ярьж ирсэн танууд санаж магадгүй л байна. Тэгэхээр хажуугийн одоо тэр гэрлэн бүрхүүдийн зураг нь байна л да. За хүний аав руу энэ гэрлэн бүрхүүд бол 160-аас 170 см, нэг талдаа 80-аас 85 см. Тэгэхээр энэ хүний одоо ковидын үед 1.5-аас 2 м гэдэг байгаа. Энэ зөвхөн энэ цэрн ус энэ амьсгал ингэж өсөрсөндөө биш. Энэ амин орны бохирдлыг үнэхээр одоо энэ талаар хүн дугаараагүй байгаад байгаа. Өнөөдөр энэ тэр 2 м-ийг бол хамгийн зөв бөгөөд амин орны бохирдлоос хамгаалсан ийм хамгаалалт юм шүү гэдгийг ард түмэнд ойлгуулмаар байгаа. За тэгээ хүн энэ гарын үзүүрээр ялангуяа долоовор хуураагаар ингэж чижиж ярих
хүнд тэгээ чилжээд хүн загнах, хүн харах бол хамгийн муу. Ягаад гэвэл дэргийн 0.3 30 давтамжтай туяагаар үндсэндээ шарж ийн гэсэн үг. Тэгж хүнийг бузруулж байгаа гэсэн үг. Харин тэрний оронд хуруунуудаа ингээд сайхан нийлүүлээд өндгөө дээш нь харуулад ингээд бэлэг дэмбэрчтэй сайхан үг хэлвэл тэр хүн илч энерги өгнө. Эрүүл сарууд болгоно. Сэтгэлийн сэргэн. За энергийн бохирдлууд бол би бас л ярьсан тийм ээ. Муу удал санаа, муухай үйлдэл, муу мэдээлэл зэрэгс ингээд тэгээд одоо махан бийд. Тэгэхээр энэ бэлгийн гинтэл бол хэдэн жил явж болд юм байна. Тэгээ сүүдрүүгээ махан биеийн гинтэл болно. Махан биеийн өвчин явсаар байгаа хавдар болно. За түрүүний одоо гарсан бүрхүүл дотроос тэр эпер бүрхүүд гэдэг бол юу юм бхэн зэрэг эерэг бодол хүсэл тэмүүлэлээр нар зөв эргэж яадаг ийм бидний одоо энергижүүлж яадаг ийм мэдлэлтэй. За гэтэл бол энэ одоо амин орныгоо бид ариусгыг гэвэл мацаг бариад тэгээд одоо энэ бүх дотор эрхтнийхээ хоол ундны үлдэгдэл бүх юмыг биеэсээ гадагшлуулж чадсны дараагаар шинэ хоол унд идэх ингэж одоо биеэ цэвэрлж чадах юм бол сүр жавхлантай юм байна. Хэрвээ энэ бузарлагдах юм бол нар буруу эргэлтэнд ороод ингээд уйтгар гонигтай сүлд хиймэргүй манай хөгшчүүд ярьдаг штеп. Гэхдээ тэр цаад балдан чинь нэг хачин болчихж сүнсэн зайлцсан биш угаадаа зайлуул таник тухгүй шахуу байх ч үү гэд тэд яасан мундаг харж байна. Яасан мундаг таньж байна. Тэр хүний амин орон бохирдсныг манай өвгөлд хөгшөд эмгэд ийм улсууд олон биш үү. За хоёр дахь астрал бие бол махан бие, цог хиймэрийн бие хоёрыг одоо холбож нэгтгэж байдаг. Биеийг сүнстэй барилдуулж байдаг. Ийм учраас нац барснаас хойш 49 хоног дээр сарны жалга болдог. Тэгэхээр монголчууд одоо энэ 7 хоног, 21 хоног, 49 хоног, 3 сар гэдэг ингээд одоо талигачин араас буян үлдээд байдгийн ч учир бол сүнсийн амьрлуулах, сүнсийн жаргалтай байлгах ийм юмд байгаа шүү дээ. За ментал өрхөд байна. За энэ бол санаа бодол хүсэл тэмүүллийн давчмал хүчнээс хамаарат эрчил долгос татрааж байдаг. Тэгэхээр сар муу үлийн үрээр бол эмгэгшин. За гутарсан санаа бодлоор бол колесноос болоод тэгээд бэлэг бодичсноос болж ингээ өвч үүснэ гэж үздэг. Тэгвэл энэ одоо өрхүүдийг бол 90 хоног дээр нөгөө 3 сартай чинь тэнцэж байгаа шүү. Энийг сансарт оддгоо гэж үздэг. Тэгвэл эпер астрал ментал энэ 3 бүрхүүд бол газар ус гал гурваар ариутгагдана. Манай хэн бол одоо тэр унсан газараа очиж хөрвөө миний бодлоход хөрөө ихнийх онцгой. Хүн нүцгэн явах хэрэгтэй. Ягаад гэхээр бид сансар окторгой нарны элчсийг толгоогоор авдаг. Газрын энергийг хөлөөр авдаг. Тэгээд илүүдэл цэнийг газар руу шилжүүлж яадаг. Орчин үед бид эрдэнэн гуталтай болчихсон учраас бид чинь бол бараг дэлбэрэх гэж байгаа цахилгаан станц шиг явж байгаа амтд шүү дээ. Ялангуяа жоохон яданы хуудастай орой харанхуй өрөөнд тайдаад үзээрэй. Час бас гээд очиж байгаа юм шиг юм болдог шүү дээ. Одоо харин яданы хуудас арай цөөлсөн багассан байх шиг байгаад байна. Көвн голдуу ийм одоо материалаар хуудас хийдэг болсон учраас арай гайгүй болж байна. Тэгээд ялангуяа өдөөс хойш хүний толгой төрөө күндрээд бие нозороод ингэдэг бол энэ элч энергийн одоо илүүдэл. Тэгэхээр одоо манайхны уламжлалт ангаах хүн бол давсан замдаа гэр явуулж байна, хайрган дээгүүр явуулж байна. Ингэж одоо энергийн элчин
тэгштгэл хийж байгаа. За тэгээд энэ одоо гадаар хариуцлагын учир бол гадаадын Германы ч эрдэмтэн бичсэн байна дээ, Японы ч эрдэмтэн бичсэн байна дээ. Тэр Монгол гэрт дундаа тулга зуухаа тавьчихад тойроод суугаад галаа төлөө суухаар галаараа хариуцах гэдэг юм байна гэж. Тэгээ хүүхдийг ширгэлдгийн учир хүртэл энд байгаа даа. За 4, 5, 6 дугаар давхаргууд биднээс одоо нэг яриад байгаа 70 ертөнц 70 ухамсарын давхарга гэж ярьж байгаа. Үүлийн өөрийн орон. Энэ үүлийн өөрийн орон бодвол өөрөөс урших 7 үеийн, өөрөөс хойших 7 үеийн мэдээллийг хадгалж яадаг, энийг дамжуулж яадаг. Ийм одоо тэгээд хямж яадаг. Өөрөөр хэлэх юм бол энэ насанд хийж байгаа үйл зөв байна уу, буруу байна уу гэдгийг. Зөв үйлдэл бол мэдээ дэш явна, буруу үйлдэл бол доош явна. Тэгэхээр энийг хянан зохицуулж яадаг юм аа гэж. Тэгэхээр биднийг юу гэж сургаад байна вэ гэхээр одоо дотоод сонсголоо сайжруул. Зүрхээрээ сонс. Хэрэгтэй юмыг зүрхээрээ сонс. За тэгээд бясалгалаар хариуцах. За энэ давхаргууд устдаггүй, өгдөггүй, мөнгө ертөнцөд шилждэг. За тав бодвол зүүн совингийн одоо зүүн биелгийн давхарга байгаа. Энэ бол эфир давхаргаагаа сэргээж яадаг, күн заяанд ховлон төрөх учрал олгох ийм давхарга байгаа. За 6 кетер. За энэ бол үйлийг нэгтгэж одоо бусад давхаргуудын аль нэг давхарга бүгдийг одоо нэгтгээд тэгээд дараагийн төрлийг хүлээд бэлддэг ийм давхарга. За дад ухамсарын нэгдэж байгаа үүлийн өөрийн, зүүн совингийн, сүнсний энэ 3 давхаргууд оюун санаагаар тэтгэгддэг. Тэгэхээр хүн оюун санаагаа ариутгаж, оюун санаагаа хөгжүүлж ингэж чадах юм бол энэ дад ухамсарын давхаргууд бол баяжигдана, тэнэгдэнэ. За ингээд хүнийг дад ертөнцтэй холбодог, удмын мэдээллийг холбодог, 3 цагийн санах байгууламжийн үүргийг гүйцэтгэдэг. Тэгэхээр энэ эр бэлэг эсийн күзүүний хэсгийн ДНК-ийн гинжний биос хорнзон орон дотор 1500 жилийн мэдээлэл хадгалагддаг гэдгийг анагаах ухаан тогтооцсон. Гэтэл түрүүний миний хэлдэг өөрөөс өмнөх 7 үе, өөрөөс хойших 7 үе, өөрийн үеийн нэг 100 орчим үе гэвэл бас л 1500-аад дөхөх гээд байна шүү. За энэ тархины баруун тал өмөлгийг одоо энэ 10 жилийн сургуулиудад маш их заамаар байгаа. Яагаад тэгэхээр бид бол өрдөөд нэгдүгээр дохионы системийн 6 метрхүү, хоёрдугаар системийн 4 одоо төв байдаг гэдэл баруун гарын хүн зүүн талдаа, солгой хүн баруун талдаа гээд нөгөө тал өмгөлгийнх нь энэ онцгой авьяасын төвүүд, сэтгэл хөдлөл, дуу авьяа, бурханлаг дээд хүчний өнгө гэрлийн урсгалыг давуу тусгадаг гэдэг энэ талаараа ерөөсө сургалтанд сонсогдохгүй байна. За хүний тархины нэг онцлог гэсэн үг бол лимбийн тогтолцоо, торлог байгууламж 2 байгаа. Тэгэхээр энэ тарин хэлэгтэн зэрэг энэ одоо өөрөөсөө маш өвөрмөц долгионуудыг цацаргадаг юм байна. Тэгэхээр тариныг давтаатлайвал тэр долгионууд нь улмал эрчимжээд яваад байдаг. Түүнтэй адилхан хүн яагаад сайхан шүлэг сонсохоор, сайхан дуу сонсохоор, сайхан хөгжим сонсохоор уярч тайвшраад тийм ээ. Гавьяа жүжигчин Баясгалд нэг хэлсэн шүү дээ. Найдалмаа багш дээрээ очиод нэг сайхан армаас сонсоод багштайгаа дуулчихын зэрэгт нэг ном уншуулсан юм шиг болоод сургуулийнхаа багшийн хөөрөнд би гардаг гэж. Тэгэхээр энэ үг бол найдалмаа багшийн баясгал нөлөөж байгаа үг. Манай багш бүхэн оюутандаа чадвал ийм сайхан нөлөөтэй
дэлгэр сайхан үг хэлж дээш нь ахиулахын төлөө ажилдаг байгаасай гэж хүсмээр байна. За энэ зэмбийн тогтолцооны талаар яриха бодъё. Ягаад тэгэхээр манай энэ биш миний хамаг сангнаас нэлээд авцсан учраас одоо товчлээ. Нөгөө цаг 30 минут болохоо байх гэдэг шүү дээ. Тэгэхээр хүний биед их био цахилгаан үүсгүүрийн нэг бол зүрхний синусийн зангилаа 10,000-ны 3 микровольтын одоо гаргадаг гэж байгаа. Энэ цахилгаан үүсгүүр бол судасны ханаар дамжин, цусаар дамжин ингээд амьдралыг нөхцөлдүүлнэ. За энэний зохицуулганд лимбийн тогтолцоо, торлог байгууламж маш нөлөөтэй байна. Тэгэхээр 70 ухамсарын удирдлага бол бидний тархины баруун тал өмбөлөг, суурийн зангилаа ингээд лимбийн тогтолцоо, торлог байгууламжинд байна. Хоёр дахь нь бол зүрхний синусийн зангилаа. Түрүүний бидний хэлээд байгаа нөгөө бидний одоо ярьдаг хоёр зангилаа биш үү? Тэр зангилаа. Тэгээд бэлэг сэтгэл. Энэ гур байх нэ гэдгийг бол энэ цэрэнд орж байгаа манай Баатар Эднүс тэр номонд бичсэн байдаг. Тэгэхээр би энийг бол үнэхээр одоо наривчд судлах шаардлагатай тулгамдсан асуудал болоод байна гэдгийг та бүхэнд хэлье гэж бодсон. За гэрлэн бүрхүүдийг саяхан ярьсан гэрлэн бүрхүүдийг илч энергээр хангаж байдаг зүйл бол хүрд байгаамаа. Тэгэхээр чакра хүрд үүсгэхдээ яадаг вэ гэхээр эхийн улаан тусал, эцгийн цагаан тусал намш гурав нийлж байж, уман гурсанд нийлж байж үр тогтсноос гэж тэгээд бэлэг эргэлтийн орон, арга эргэлтийг нөхцөлдүүлээд дунд нь саарман буюу төв эргэлтд орон үүснэ. За эндээс бэлэг төв арга гурван зэрэгтэй орныг дагсан хүрд, судал, сувг, кэрцийн тогтолцоо үүснэ. За энэ тогтолцоог үүсгэх явцад бол бэлэг төв арга гурван судал үүснэ. За ингээд одоо бие биенийг одоо нөхцөлдүүлсэн тийм ээ. Ийм томьёолнууд хас байх юм аа. За энэ хажууд байгаа зураг бол судрын зураг байгаа. Та нар тэгээд харахтай зэрэг тэр нэг битүү хоёр говцоогоор ингээ говцоолдуулаад зураад байсан байгаа. Энэ гурван судлын баруун зүүн хоёрын дандаа тэгээд зураад байсан. Энэ юунд хэрэгтэй юм гэхээр тэр лүнгүүлэхэд хэрэгтэй юм. Тийм ч учраас одоо хүрдэнд байж байгаа биеийн цэник, гэрлэн тогтолцоо, цахилгаан болон биос орон зун орнууд энэ орнолог оршихуунууд харгалзан байрладаг. Тэгэхээр бидний дотоод гүн чандад ямар гайхамшигтай нууц байгаа вэ? Тийм ээ? Ингээд энэ нууцаа өөрийнхөө зүүн совинг өөрөө чагнаж, зүүдээ манаж тэгээд одоо жинхэнэ эрх чөлөөгөө мэдэрдэг болоосай л гэж хүсэж байгаа. Тэгвэл хүмүүс эрүүл сарвал болно. За одоо товчлээ. Тэгэхээр амин хүрдэн дээр юу байгаад байна вэхээр одоо амин хүрд гэдэг бол хамгийн доотлохон шүү дээ. Энд бол юу харгалзаж байна вэхээр үржлээ эрхтэн арцгийн зангилаа. За эндээс 8-аас 12 микровольтын давтамжтай хэд улаан туяа цацралгийг пэцгчэд баталж гисэн байгаа. Тэгэхээр амьдралын хийн нөөц бол эндээс гарч байна. Амин урны хийн нөөцийг ухамсартайгаар ариутгаад бохирдох 3 замыг хаагаад дээд 3 хүчээр ариусгаад ингээд өтлөлтөө сэргэж урт наслуулж болох гол нөхцөл энд байна. Амин хүрдэнд байна. Тэгэхээр одоо амин хүрдэ бузруулахгүй тулд тийм ээ буруу үйл үйлдэлийг багасгах хэрэгтэй болно доо. За яагаад энэ ургал мэдрэлийн тогтцоог би заавал тавиад байна гэхээр түрүүний миний хэлдэг гол судснаас гарч байгаа хэдэн том артериудын уган дээр байж байгаа парасимпатик, симпатик мэдрэлийн зангилааны торон сүлжээнүүд. Тэгэхээр энэ торон сүлжээнүүд бидний одоо бүх дасгалаар амьсгалын дасгалаар, бясалгалын дасгалаар
дасгалаар ингээд одоо йогоор бүгдийг энийг л зөвшөөрүүлж байгаа юм. Энийг зөвшөөрүүлж чадаад байвал бид бие удирдах чадаад байна гэсэн. Нэг үгээр бол биеийн мэдрэл, ургал мэдрэл хоёроо удирдах чадах юм бол бид зөв амьсгална, зөв хооллоно, зөв явна, зөв сэтгэнэ. За энэ бол миний одоо уламжлалт ангах ухааны 23 үүд байгаа биднээс мэднэ. 7 дугаар сэрийг 1-р нурууг тоолоод доошоогоо 23 үүд байгаа. Симпатик мэдрэлийн 23 зангилаа байгаа. Хос. За дээрээс нь түрүүний парасимпатик мэдрэлийн одоо тэнэмэл мэдрэлийн 10 дугаар мэдрэл эс хэлбэртэй гэдсийн хандар очиж дуусна. Тэрнээс доош шулуун гэдээс давсгийг арчгийн зангилаа мэдрэлжүүлнэ. За ингээд эрэхтэн зэрэг 23. Тэгвэл 2 уушиг 10. Элэг дэлүү 2 8. 2 бүр 5 гээд 23 үйлэлтэй. Бас хүний хоромсоо 23 хос 46. Энэ хэдэн 23 гэсэн тоо зохиомол биш байх нэ. Хоорондоо маш нарийн уялдаа холбоотойгоор бүтсэн гэд байх юм. За. Тэгэхээр бидэнд нэг л ийм юм дутаад байгаа юм. Энэ тархины баруун тал бөмбөлгийн одоо нөгөө төрөний миний хэлдэг хатан гаршраас ингэснээс болоод зүрхний тань мэдхгүй, сэрхүү сэрэмжэн боломжоо алдсан байна гэж ном тэмдэглэсэн байна. Уул нь энийг сэргээж авбал энэ 99.7% байна. Тэгвэл бид одоо юугаараа мэдрээж юугаараа явж байгаа юм. Бид өөртөө 0.3% явж байгаа. Тарих зүрхнийхээ мэдрэмжийн 0.3% нь ашиглаж байгаад бурхан болж байгаа юм байна шүү дээ. Тийм учраас дотоод бурхандаг чанараа нээн хөгжүүлвэл юугаарч солишгүй, юу ч орлошгүй туйлын дээд өв болвол та бидний бие дотор байна. За тааламжийн хурд сонирхолтой. Урлаг гоо сайханд дурлах эрэг. Гэтэл сүрэг нь хараа арих, тамиг, кофе, завхаа, залхуу, хуур, мэглэг ийм сүрэг муу зуршилт дасдаг ийм одоо хурд байна бидний биед. Тийм учраас бид энэ насанда энэ сүрэг бүх юмыг цэвэрлэхгүй болвол бидний хойд насны нөхөр аригчин, тамигчин эмэл хүн гарах юм. Тэгэхээр энэ насанда өөрийгөө цэвэрлэж энэ хурднийхээ сүргийн цэвэрлэж аваад эргийн жаахан хариужуулж аваад ингээд бурхан болох юм сандаа л гэж бодмоор юм байна. За хүчний хурд байна. Тэгэхээр аливаа сүрэг санаа бодолтой тулвал өөрийгөө хамгаалахаар ингэж одоо хүчин зүтгэдэг ийм одоо байгалийн шалгарлаар бие хамгаалдаг ийм хурд байгаа. Тэгэхээр энэ доод талд бичсэн биднээс чацархаан доод артерийн торон сүлжээ, бөөрийн дээд булчирхай, наран сүлжээ, чацархаан дээд артерийн торон сүлжээ гэдэг ингээд доороос өөдөө явж байгаа учраас ингэж явж байгаа. За зүрхний хурд байна, хайрын хурд. Тэгэхээр амтан хүн хоёрын ялгаа эндээс эхэлнэ. Тэгээ хайр инэрхгүй нөгөөсгүй толгоон цацран гарна. За ингээд төрөнд бодор зүрхэнд одоо 40 мянган ис байгаа тухай Америкийн эрдэмтэд одоо нотолсныг үзсэн. Тэгэхээр зүрхний удган оронд чин сэтгэл агуулгадна. Тэгэхээр аливаа андгаа тангаргийг бол чин сэтгэлээсээ тангарагдаг болохоос зүгээр нэг амаараа тангараг өргөё гэдээ орилчдгүй юм байна л да. Тэгсэн тангараг бол хэзээч биелэхгүй. Тэгэхээр чин зүрхний андгаа тангараг гэдэг юм бол шал өөр юм байх юм. Тэр бол бодиж чадна, бийж чадна, үйл үлдэж чадна, сайн үйлийг бүтээж чадна. За энэ бол одоо доотлын хаалтны үтснүүд нь бол миний тэмдэглээд байгаа юмнууд байгаамаа. За ингээд энд нэг зүйл байна. Юу байна гэхээр орчлон ертөнцийн сүнсний мэдээг тусгаад, шүүн тунгаагаад
тэр тархины баруун тал бөмбөлөгт дамжуулдаг зүүн совын зүүд ёр. Тэгэхээр энэ мэдээллийг бид яагаад зүүдэлж байгаа гэвэл мэдээлэл бидэнд баригдаж байгаа. Бид тэгээ зүүдээ манддаг, зүүдээ хаахардаг. Ийм зүйл байгаад байна. Та их гүн байна. Их гүн үрээ хайрлах. Энд ямар ч амтан ганц хүн биш. Ямар ч им амтан төрөөс үрээ үнэрлээ таньдаг. За энэ бол феромоны гавья. За феромоны талаараа сүүлийн 40 жил бичиж байна да. За тэгээ хайрын күрд бол тэр одоо цацраах хураах дойлогс нь бол орчлонгийн ухамсарын дойлогстой адил давтамжтай байдгаа гэдгийг судар номонд бичсэн байдгаа. За дуун күрдийг мэдж байна, энергийн күрд. Тэгэхээр хайрлын ивэх чанараа ухамсартай бид хөгжүүлж чадвал тэр нөгөө муу хараа зүхэл бүх юмнаас ангиж ирч цэвэр шин. Энэ хүрдэнд бол нэг онцлог юм бол уран бүтээлчдийн эрэл бол онгод энэ дуу хоолойн күрдтэй холбоотой. Энийг нээхийн карьер бол бас нэг муу дурслуу дайрлана. Ямар муу дурслал арилж гэнэ үү? Материалыг сонирхол, шунал, хүсэл, тачаал ийм зүйл бол багассаар арилах боломжтой. Тийм учраас энэ насанда энэ хүрдэн цэвэрлж чадвал муу юмнаас хол явах нэ. За цохны их байна. Мэлмийн күрд гэж бид нэрлэдэг. За энэ бол арга билэг төв 3 судал нийлдэг. Зүүн совингийн тань мэдхийг нээж өгдөг. Хэрвээ нээгдчих юм бол амин орон, күрдний орон өнгөрсөн одоо ирээдүй 3 цагийг та бид уншдаг болох юм аа. Та зузаан хүрдийг бол биднээс бүгд мэднэ, бурхандаг хүрд гэдэг. Тэгэхээр доош бүх хүрдээ бол итгэвчүүд сэргээж гэрэл гэгээ багцаараа одоо доошлож бүх үеэр тархаж эрүүлжин залуужуулж идэг ийм хүрд байгаа. За энд бол биднээс одоо боргоцоо биеийг тийм ээ. Тэгэхээр боргоцоо бие бол өдөр шөнийн даавартай тав хүн мэдж байгаа. Тэгэхээр ертөнцийн нар жаргалаа гэдгийг мэдрээд шөнийн даавраа, өглөө үүр цайлаа гэдгийг мэдрээд өдрийн даавраа ялгаруулад бусад бүх шүүрлүүдийг удирдаад эхэлдэг. Энэ бол онцлогтой. Тэгэхээр сая танууд анзаарсан бол 7 күрд доороос эхлээд явахдаа до ре ми па сол ля си гэд 7 аваа уянгална. Энийн сэгээс дэшгээ 7 бурхны 7 их шиг аваа нүргэлэн дологлож ингэж байдаг юм байна. Тэгэхээр нар сарнаас гадна бидэнд 7 бурхны бидний нэг од байгаа шүү. Өөрийнхөө одыг мэддэг бол тэр одноос ч ирж байгаа эерэг нөлөөнүүд. Тэр эерэг нөлөөнүүдийг аятайхан хүлээж авдаг ийм болох юмсан. Адглаад өөрийнхөө одыг мэдээд миний од сайхан байна гэдэг нэг залбирчдаг байвал. За одоо тэгэхээр хүрдийг 7 биш. Одоо хүрдийг чинь 5 гэдэг байсан. 7 болсон. Одоо яаж вэ? 9 хүрд байна гэж байна. Тэгэхээр цохны хүрдний ард дээр 5 метрхэн хүрд. Энийг би юу гэж томьёолж байна вэ? Энийг таламус гэж томьёолж байгаа. Завсрын тархины харааны төвг рүү таламус. Тэгэхээр тийм ээ 5 метрхэн хүрд. Таламус бүх мэдрэхэн мэдээлэл ирээд их тархины бор гадрын тодорхой атархнуудад хуваарлагданд харагддаг. Тийм учраас би энэ хүрдийг таламусын нэг хүрд байна гэж. Хоёрдугаарт нь үүний ардор хөдөлгөөн тэнцвэрийн хүрд байна гэж байна. Энийг би баг тарих гэж томьёолж байгаа. Яриан байхгүй. Баярлалаа тэр. Одоо тэгэхээр бид баг тархины тэнцвэрийн удирдлагыг бүр баг наснаас нь хүүхдүүдийг дасгах хэрэгтэй. Ялангуяа одоо хөдөөний тэгээд одоо миний үеийн хүүхдүүд ч бол
машин цууцраагүй тэгээд ялангуяа охтууд бол тэгээд мөр цөөхөн ундаг ингэдэг тэгтэл чинь нэг 69 цуудгаад хэд годгон отохтой зэрэгэд бөөлччдэг байлээ. Нөгөө царцаа ногоон цуул тэгээд бас бөөлжөд буун гутаад газар хэвтээд бөөлччдэг. Тэгээ хөдөлгөөний тэнцвэрийн хурдан сайн хөгжөөгүй байгаад байгаа байхгүй. Тэгээ хүүхдүүд энэ бага наснаас энэ хөдөлгөөний тэнцвэрийн хурдыг хөгжүүлэх хэрэгтэй. Та эцэст нь бол өөрийнхөө мөн чанараа ойлгож ухаараасай. За саяын күрднүүдэд бол тийм ээ. Өөрөөр хэлбэл күрдний харилцах зам мөрийг бол совг, киймгүйх зам мөр одоо лүнгүүлэгдэг зам мөрийг бол бид кэрдэс гэд нэрлэдэг. Тэгэхээр амин күрд яаж гэнэ үү? Сэтгэл өргөх. Тааламжийн хурд яаж гэнэ үү? Дулаан халуун. Хүйн хурд сэтгэл сэргээх. Зүрхний хурд тайвшруулах. Хоолойн хурд сэтгэл уяраах. За цохны хурд цэвэрлэх. Дулаан ариусгах. Ийм нөлөөтэй байна. За тэгээд одоо бид саяхан ярьсныг дотоод төрлийн булчирхаануудынхаа бүх юутай уялдуулаад ингэж хийсэн байна. За тэгээд энэ сарны цагийн тоолол бие махбодод ингэж нөлөөж Монгол зурхаан цагийн тооллын нөлөөлөл энэ бол бидэнд харагдана. За сүүлд нь бид ерөөсөө арга биеэ мэдэж байна. Арга ухаанаа мэдэж байна. Арга сэтгэлээ мэдэж байна. Арга авьяасаа ойлгож байна. Арга оюунаа ойлгож байна. Бид юугаа ойлгохгүй байна? Бэлэг биеэ ойлгохгүй байна. Бэлэг ухаанаа ойлгохгүй байна. Бэлэг сэтгэлээ ойлгохгүй байна. Бэлэг авьяасаа ойлгохгүй байна. Бэлэг оюунаа хөгжүүлж чадахгүй байна. Ийм учраас манай хөгжүүд ярьдаг дотор хүнтэйгээ ярих. Тэр зүрхнийхээ хүрдтэй ярьж чин зүрхнээсээ юмыг хийх сэтгэл, бодол, ухаан зарах. Тэгээд бие хэд сэтгэл гурав хайрлая, бусдыгаа хайрлая. За манай яруу найрагч одоо хэлсэн байдаг зөв явбал зөөлөн зам болон гэдэг дууны үгүй. Энэгээр та бүхэнд ёроолөргөё. За урт насны бодлон жаргаарай. Монгол Улсын гавьяа төгс, Монголын анагаах ухааны академийн гишүүн академич, анагаахын шинжилгээ ухааны доктор профессор Бодин Дагданбазарчийнхаа анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургууль миний бахархал хүн таны нууц нэвтрэхгүй хүндэтгэлийн лекцэнд хүрэлцэн ирсэн эрхэм зочид та бүхэндээ талархаж байгаагаа илэрхийлье. Ингээд лекц маань албан ёсоор хааж байгааг мэдэгдээд Дагданбазар багшийнхаа зохиосон анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн сүлд дуу эмчийн сайхан сургуулаа бүгдээрээ хамтран дуулцгаая. Эдгээр